чи хүний нүур харж чадах уу гэж чи яагаад ардчилсан намд ороод ирв? Монгол ардын намд орохгүй яасан юм? Ялахгүй шүү дээ. Хил мал гуравтайгаа байхад Монгол баян намын төлөө зүтгэнэ энтер гिचгсэн. Шок мэдээ хорсон тайм нэвтрүүлгийн 2 дугаар улирлын эхний дугаар хүрэхэд бэлэн боллоо. Боловсролын зээлийн сангаас $12,000 зээл авч сурсан хүн их хамгаалсан сайдын дүүн юм билээ. Сайдын хамгаалал нь дүүтэй юм билээ. Нэг их сонссон овг нэр фото зураг гараад ирэхээр нь нухацтай гих чинь бодож олон талаас нь хэрэгцүүлсэн чинь өөрийнх нь дүүн аж таарсныг мэдсэн юм билээ. Таны төрсөн дүү юу? Миний төрсөн дүү юм билээ. 2004 онд дотоодын 2004 онд цагдаагийн хорондоо шүү дээ. Тэр Оросын цагдаагийн активд 2004 онд явсан байлээ шүү дээ. Би одоо яг 2004 онд би бизнест байсан шүү дээ. $12,000 тэр Оросын цагдаагийн өнөөдөр болгоны цагдаагийн дараа байж байна. Бас нэг их сонссон нэр харагдаад байхаар нь хаана уулзлаа гэд бодоод байсан чинь өөр хүний биш өөрийнх нь эхнэр нь байсан юм лээ. Нэг л үдсэн юм ихтэй өөрт нь унтаж усаад өглөө хамт цай уухаар нь нүд салгахгүй ширтээд л байтал эхнэр нь байсан юм лээ. Өөр хүний биш өөрийнх нь эхнэр байсан юм лээ. Манай эхнэр чи хэдэн онд явсны нэрээс ярихгүй байхгүй. 2004 онд шүү дээ. Би 2004 онд би 2021 онд одоо сайд болно гэж би бодох уу? Анхдагчтай үлгий. Булган аймгийн Орхон сумын хэсгийн байцаагч Цэлмэг цагдаа доторх ажлын байрны дарамт шахалтын талаар анхны шүгэл үлээсэн цагдаа юм билээ. За энэ булганы цагдаа энэ цалин хастаг одоо энэ нэг гаж тогтолцоогоо одоо хэзээ өөрчлөх одоо би юм хэлж мэдэхгүй байна. Орос цагдаагийн сургууль төгсөөд Орхон суманд томилогдсон ирсэн Цэлмгийн үлээсэн шүгэл илчилсэн баримтуудаас олж ажлаасаа хусагдсан Ганбаатар хурандаа аль өмнө нь тэтгэвртэй гарчихсан байсан байж магадгүй юм билээ. Тэтгэвртэй гарсан хүнийг яг тэр ажлаас нь халсан анхны тохиолдол юм билээ. Их хамгаалсан сайдад хандаж хэлэхэд боловсрол шинжилх ухааны сайд бол их хамгаалсан юм билээ. Тэр их хамгаалсан нь өөр их хамгаалсан биш өөрөө юм билээ шүү. Ардчилсан намын дарга нар хуралдаж дарга нараа сонгосон байна. Ардчилсан нам 15 атгаалчин дэд дарга, нэг хоргоолчин тэргүүн дэд даргатай боллоо. Ардчилсан нам нэг ган төмөр, нэг ширхэг баяр цогттой 15 ширхэг дэдтэй болсон байна. Социализмын үед Монгол Ардын хувьсгалт нам орлогч гишүүн олонтой байсан бол ардчилсан нам капитализмын үед олон дэд даргатай болж түүх татагдлаа. 17 дарга нь 17 жинхэнэ эксперт, нүүрсний 17 хулгайч, нэг өдөр чөлөөлөгцөн 17 шүүгч, сүү атолтын үеийн 17% өсөлтийн хөөс хагарсан гэх мэтээр 17-гийн тоог огтхон зүгээр ойлгодгүй ясаар 17 толгойтой боллоо. Цаашид ардчилсан намд дэд гишүүн эсвэлэх дэд төлөвлөгөө байгаа эсэх талаар дэд хороонууд нь хуралдах хэсэг нь тодорхойгүй байна. Ардчилсан намын хурлыг өмүүлсэн цэгмдийг ардчилсан намын бүтэн гишүүн биш дөнгөж дэд гишүүн байсан гэж их сурвалжууд мэдээлж байгаа. Нэг хүн элэрэгч уянгад чи яагаад ардчилсан намд ороод ирв? Монгол Ардын намд орохгүй яасан? Ялахгүй шүү дээ. Сүнэж байгаа намд орж яаж байгаа гэдээсэн гар. Итгэл үнэмшил үнэт зүйлээрээ намд ордоггүй юм уу гэсэн чинь би яах вэ? Тэнэг хулгайчуудыг харж баясдیں гэж байсан хүн өчигдөр нэг дэд дарга нь олчихсан. Итгэл хүлээлгэсэн баярлаа. Намын төлөө зүтгэнэ энтер гिचгсэн зогсно гэж жинхэнэ илэрсэн тухай жиргсэн байна. Тэнэг хулгайчуудыг харж баясахын тулд баг таваа хангаж балаа их таашаал идэх гэж намын дэд дарга болно гэдэг нь хошин шогийн VIP тасалбар. Нүүрсний хулгай хэрэг нь шүүхийн тавцанд очсон. Цагаан загт нь цагаан гартнууд нэг шанаг нүүрс энд ярихдахгүй гэж хэлцгээсэн байна. Үннээс үнэн. Энэ бол уурын зуухны хашаанаас шанаг нүүрс авсан, шуудаа нүүрс шөнөөр үрээ тарьсан, портер нүүрс товчоогоор оруулсан нүүрсний хулгай биш. Авгцын эдмөрийн баримтанд нь хурц шуудаа, галын хач, шүдэнц, ажлын бэлий, гарын хээ, хашаад авсан гутлын мөр, тэр нь улсын хурлын гишүүн, захирлын арьсан битэнхний улны хээтэй яг тохирсон гэх мэт зүйл байхгүй. Цагаан цамц, цагаан гар, цагаан цаасан дээр явагдсан хэрэг. Шангаар нь хулсан шоронд, ордоор нь туусна ордонд гэдэг шиг эрс өөр юм. Хангалттай олон сар зохион байгуулалтаар одоо нөөцийн улгаач мэтэр гэж бүтгэж доромжлоо шүү. Давхар дээлээ дайлсан аюур сайхны мэдгдснээр бол түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд байгуулсан гэж зохион байгуулалттай гүтгэж байгаа юм байна. X гишүүн X сайдын үзэж байгаагаар бол сэтгүүлчид гүтгэхийн оронд манерыг одоо ч ард түмэнтэй холбох гүүрэн байгууламж нөхөн гарц дүүжин тээвэр байх ёстой гэж үзэж байна. Араб англи үйлдвэрийн хурдан барьны жүчээ, гэр, байшин, сэргэлэн сумдах 9 га газар, хүү 7 удагдах 2 га газар, хурц, жото, хаус нас нь шанах төмпөн хайгаагүй. Хэвлэг цэгтээ мөнгө хэвлээгүй болохоор яаж 1.6 тэрбумтай болж ямар мөнгөөр том жүчээ, том хаустай усныг нь шалгасан юм. Яг бол ганцаараа би 9 сар цагтаа өргөдөд ингээд байж байгаа. Тэгвэл энэ 11 хүний хэрэг донд нэг шанаг нүүрсний асуудал яригдахгүй гэдэг нь бол маш тодорхой байгаа. Эрдэнэс тавталгаан захирласан ганхуйг мөн шанаг нүүрс хулгайлсан баримт эндээс олдохгүй гэж итгэл төгс хэлсэн. Тэр
Түрэмчүүд хамгийн том нүүрсний компани захирал өөрөө нүүрс хүрцтэй түнхэн шангаар зөөгөөгүй учраас ихтгэл төгс хэлсэн юм байна. Офис хаус хороолол бүр спорт зал баригдсан их усүр тендерээс улмөр нь гарч ирэх хэрэг явдал юм. Аюур сайхан бүх томлогоог шалгуулъя. Бүх нам над шиг шалгуулъя гэж хэлсэн байна. Төрсөн ах トゥ хоёрыг хам шалгадаг,гүй нэгийг нь шалгадаг юм шүү гэж бас мэдгдсэн байна. Ах トゥ хоёрын нэг нь хэрэгт холбогдох юм бол нөгөөдхийг нь одоо хэрийг хамаатуулж налзааж болтгүй ийм одоо учиртай шүү дээ. Аюур сайхны хэрэгт хадам ээж, хадам ах, дүү, төрсөн их чинь хамт шалгагдаж байгаа. Төрөл төрөсөд хийсэн хэрэг бол зөвхөн нэгийг нь шалгаад бусдыг нь орхидог тийм хууль одоогоор Монгол болон гадаадын аль ч улсад батлагдаагүй, батлагдаж байгаагүй юм байна. Тоглоом тоотон дээр гэдэг чинь шоглоом нь тоогүй болж байна. Сошиалын солиорол хадашгүй дарахын хилд нь хадаж чааги чагнагийн хаягнаас ерөнхийлөгч шинээр тушаал гарган газар нутгаа тастан өгсөнгийг суурхал дэгдээж зэвсэг тэмцэлд өдөөн түрхэрсэн гар утасны 3 дугаар тавьсан фейк пост түгээсэн байна. Олон улсын албан ёсны гэрээ хилцэл нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэгдэн баталгааждаг улсын дарахын хилийг нэг ерөнхийлөгч бүхэл мянган агуу бурхан түмэн шидэд читгэрч өөрчлөх боломжгүй. Бурхан гойсон ч сүүн газар өгч болдоггүй. Ямар ч бурхан одоогоор гуйж үзээгүй. Эзлэн түрэмгийлэгч газрын 8-аачин бурхан санал хүсэл хүлээ авах 11.1 төв рүү ямар нэг гар утсаар орчин цагийн монгол хэлээр ярьж гуйсан байлаа гэхэд өгөх арга үгүй үлгэр юм. Туурга тусгаар Монгол улс маань халдшгүй дарахын хилтэй. Энийг бид нар хамгаас нандинмын хүндэтгэж хайрлаж явах ёстой юм байна. Монгол улс бүгд найрамдах хятад ард улстай 4700 9.6 км хэсгээр хилэгдэг. Энэ өнөөдөр бүрэн бүтэн байна гэдгийг танад хэлэх гэсэн. Миний ярих нь дуслаа. Хорон тэнэг үлгэрт итгэн хилэгнэн уурлаж шээрлэн түгээсэн бол мунхаг дээрээ гай, молгуу дээрээ маанаг юм. Хил мал гуравтайгаа байхад Монгол баян. Дархан хил оршиж байвч даргуур аман өмхий хил эргүүцэн төлөг шиг мунхаг байвал Монгол ядуу. Бүх нийтийн гүйлтэн тэг 7 буюу Азийн хүү 7 мал маягийн алтан дугаар авч зүүд. Тэг 13 унаа химээх эх хүний 13 мөхийг сануулах УНА гэдэг үсэгтэй унаа ундаг хотын орлогч дарга төмөр төмөө гэдэг хүн бий. Түмнээс төвлөлтөр төмөр төмөө дарга ялгуурлал гадуурхлын чанартай үг үйлдэлээрээ олныг баясгаж бум олныг бачимдуулдаг. Энэ хичээлийн шинэ жилээрч сурсан имийг сураар боохгүйгээ баталж сургуульд орсон хүүхдийнхээ багшид ерхий сайдаасан шуу сайхан бэлгийн ихнэрийн байгаль брендийн бэлэгсэл барьсан зургаа өөрөө постлж өргөн олонд өөрөөрийгөө барьж өглөө. Баяр хүргэт цэцэг өгөх нь соёл хүний үйлдэл байж олгоч бүдүүн дарга үнэтэй брэндээр бэлэг барихаар туранхай иргэдийн багчууд хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс эцэгхийнхээ орлого чинээний ялгааг мэдэрнэ. Гар чимэх цэцэг биш гар хүндрүүлэх соёл ингэж халдварлаж буруу үлгэр болчимгүй жишг болдог. Хараг үчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ган Зэргийг нүүрээ хараад ярилцгийг ихтэн чи хүний нүүр харж чадах уу гэж доромжлон гадуурхсан талаараа хэвлэл мэдээлсэн. Хот соёлтой бол гоё, хотын орлогч соёлтой бол бүр гоё. Шок мэдээ хошинтой нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.